Шингэлдэд үргийн онцгой байдлын хэлцийн гал төмөр унтрах аврах 10 дугаар ангийн түүхт 100 жилийн ад зориулав. Монход дуурсагдах ган дуулахтнууд. Тэртээ төм дүжигнэж бом бүжигнсэн их хүрээнд гал төмөр гамшиг осолдоо тэмцэх бүтэц тогтолцоо гэж байсангүй. Түүхийн шаралсан хуудсыг сөгж үзвэл эгэж Анжин Сүхбаатарын санаачлагаар галын аюулаас хамгаалах байгууллагын их усүрийг 1922 оны 1-р сарын 13-нд Ардын засгийн тогтоолоор баталсан боловч 1925 оны хүртэл үндсэндээ Орос хятад худалдаачдын усан хөөргийг түрээсээр ашиглан Даашин хүүгийн пүүсийн морин буюу луу сэлжихтэй тэргэн дээр ган торох байрлуулан хүрээнд галгарсан төмрийг унтрааж байсан байна. Нээсэл хүрээнийхэн үүнийг сан хөөр гэж нэрлэж байсан хэдий ч хожимо Төвгал команд гэж олноо алдарсан түүхтэй. Энэхүү усан хөөргийн анх байрлаж байсан газар нь одоогийн худалдаа хөгжлийн банкны суурь Дүрст гурлагийн музейн зүүн талд байж нээсэл хүрээнд усан хөөргийн газрыг Монгол Ардын засгийн газар худалдан авна уу гэж 1924 оны сүүлээр Оросын консул Лавровскийгээс гадаад яамны төшмөл Гомбичшин, хотын захиргааны төшмөл Баатар, Оросын худалдааны дарга Герчин нарт мэдүүлснээр Хятадын пүүсийн данжаад усан хөөргийг Монголын талд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхэд Оросын тал саад гэж байгаа мэтээр бүтэхийн зэрэгцээгээр $2152 20 центээр худалдахыг санаархаж байсныг түүхэн барин төжиг тэмдэглэн үлдээсэн байдаг. 1925 оны эцээр Монгол улс үндэсний мөнгө тэмдэгтэй болж гүйлгэнд гарснаар мөнөөх маргаантай байсан усан хөөргийг шилжүүлж явах боломж нээгдэж уг ажлыг шуурхай шийдсэн байна. Иймэрхүү Монгол улсад гал төмөр унтрах анхны байгууллага 1925 оны 4-р сарын 15-ны өдөр тулгын чулууга тавьжээ. Хотын усан хөөрг нь 1925 онд гар ажиллагаатай усан хөөрг хоёртой байснаа 1929 онд гал сөнөөх усан шахуурхтай их улаан машин Магирус 1, 1933 онд баг улаан машин Ама 2 бас дээр нь суудлын тэрэгтэй болсон байна. 1935 онд 81 удаагийн гал төмрийн аюул гарч улс олон нийтийн байгууллага иргэдэд 1 сая төгрөгийн хохирол учирж байсан байна. Ийм ноцтой хэрэг гарсантай холбогдуулж бүгд наримт Монгол Ард улсын сайд нарын зөвлөлийн 1935 оны 6-р сарын 15-ны өдрийн 21-р хурлын тогтоолоор дотоодыг хамгаалах газар гал төмөр эсэргүүцэх хэлц байгуулж 1935 оны 11-р сарын 4-нд Улаанбаатар хотын Төв гал команд нь Укэлцийн бүрэлдэхүүн хэсэгт багтан сэргэжүүлсэн гал команд болжээ. 1959 онд бүгд найрамд Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 32 тоотой зарилгаар гал төмөр усны үер зэрэг гентийн аюулаас ард иргэдийн амнаас үнэт эд материалын зүйлийг авран хамгаалах иргэний үргийг нэр төртөө биелүүлсэн хүмүүсийг шудраг журам медалаар шагнаж байхаар шийдвэрлсэн бөгөөд олон удаагийн галыг амжилттай унтраасан Улаанбаатар хотын 40 мянгатын 34-р байранд гарсан галыг өөрийн тасгийн хүмүүсийг чадамгаа удирдах улс иргэдийн эд хөрөнгө үнэт зүйлсийг хамгаалсан Улаанбаатар хотын Төв гал командын гал сөнөөгч Жигжидийн Аравдан 1959 онд хүртсэнийг тэмдэглэн хэлэхэд багталтай байна. Цагдын сэргийлэх байгууллагын 60 жилийн түүхтэй ойгоор нийслэл Улаанбаатар хотын Төв гал команд гал унтраах ажилд чанарын өөрчлөлт гаргаж ажилласны дээр багтам амжилт, ангийн Ахмад үеийн ариун их хөдөлмөр байгуулсан гавьяа зүтгэлийг дөрцсгаар өндрөөр үнэлж 1981 онд галын аюулаас хамгаалах байгууллагын ууган анги Төв гал командыг бүгд наримт Монгол Ард улсын ардын хурлын тэргүүлэгчдийн 242 дугаар зарилгаар төрийн дээд шагнал Алтан гац содонгоор 2015 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд шагнал Сэргийн гавьяаны Улаан түгийн одонгоор тус шагнасан юм. Монход дуурсагдах ган дуулахтнууд. Сэргийн гавьяаны Улаан түгийн одон Алтан гац содонтой гал төмөр унтрах аврах 10 дугаар ангийн Ахмад ажилтан Төмбөгийн отгон нь гал төмөртэй тэмцэх байгууллагад ажиллах хугацаанд 51 хүний амь насыг гал төмөрийн болон усны аюулаас авран хамгаалсан тул 2005 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд шагнал үйлчилгээний гавьяад ажилтан цул тэмдгээр мөн гал төмөр гамшиг ослын голомтод ажиллаж олон иргэний амь бие эрүүл мэндийг авран хамгаалах үйлсэд гавьяа байгуулсан Даймбуугийн Эрдэнэ бэлэг 2022 онд Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар төрийн дээд шагнал үйлчилгээний гавьяад ажилтан цол тэмдгээр тус шагнагдсан нь бид бүхний бахархал билээ.
Галс өнөөгчдийн хөдөлмөрийн алдар нэр хүнд нь хамт олонны амжилт бүтээл, эр зөрөг, тэсвэр хатуужил, эд үх санаачлагад тулгуурладаг юм. Монгол улсын гал төмөртэй тэмцэх байгууллагын анхдагч болсон манай гал унтраах ангийн 100 жилийн түүхэн замлал. Төрлөх их орныхоо байгалийн баялаг, байгууллага аж ахуйн нэг жиргэдийн ам бий, өмч хөрөнгийг авран хамгаалж ирсэн түүхэн замналтай. Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал төмөр унтраах аврах 10 дугаар анги, 93 албан хаагч, 11 нэгж тусгай зориулалтын 7 нэгж туслах зориулалтын нийт 18 нэгж машин техниктэйгээр нийслэлийн Баянгол, Баянзүр, Сүхбаатар, Сонгон хайрхан, хан ул дүүргийн нутаг дэвсгэрт болон Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 9,000 га бүхий нутаг дэвсгэрийн орон сууцны 6, гэр хорооллын 18, нийт 24 хорооны 36,857 өрхийн 133,044 иргэний ам бий, эд хөрөнгө, хүрээлэн бага орчны гамшиг осол гал төмрөөс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааг зохион байгуулах хүнд дүүргээ 100 жилийн хугацаанд амжилттай биелүүлж, мэргэжлийн удирдлагаар ханган ажиллаж байна. Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтсэн гал төмөр унтраах аврах 10 дугаар анги нь 100 жилийн түүхэн хугацаанд 43,752 удаагийн гамшигын голомтонд буюу нийслэл хотын нийт дуудлагын 70-80% нь ажилласан. Нийслэл хотын хэмжээнд нийт гал төмрөөс 1,500 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж 65,829 хүний амь насыг аварч өөрийн өргөсөн тангарахтай үнэнчээр зүтгэж ажиллаж ирсэн. Гал унтраах тархалтын дадлаг сургуулилт нь ангийн үйлчлэх хүрээний объектэд гал төмөр унтраах автомашин багж хэрэгсэлтэй очиж тухайн байгууллагад гал төмөр гарсан үед аврах гал унтраах ажлыг хурдан зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах, объектийн онцлог, үйл ажиллагаа, гал төмөр унтраах үед гарах хүндрэл зэргийг судлах зорилгоор зохион байгуулдаг дадлагын сургалт юм аа. Гал төмөр унтраах аврах 10 дугаар анги нь 2015-аас 2025 онд тархалтын сургуулилтыг 44 удаа зохион байгуулж нийтдээ 34,350 иргэнийг хамруулсан байна. Тактикийн гал унтраах дадлаг сургалт нь үйлчлэх хүрээний улсын онц чухал гал төмрийн аюултай газрын тосны бүтээгдэхүүний агуулга, үйлдвэр, үйлчилгээний байгууллага, томоохон объектэд гал төмөр унтраах аврах нэг болон хэд хэдэн анги, цагдаа, эмнэлэг зэрэг байгууллага болон тус объектийн нийт бүрэлдэхүүнийг оролцуулан гал төмөр гарсан үед байгууллага хоорондын харилцан ажиллагааг хангах, аврах гал төмөр унтраах ажиллагааг шуурхай зохион байгуулах зорилгоор зохион байгуулдаг сургалт юм аа. Гал төмөр унтраах аврах 10 дугаар анги 2015-аас 2025 онд тактикийн сургуулийг 480 удаа зохион байгуулж нийтдээ 57,142 иргэнийг хамруулсан. Сэргийлнэ, авран хамгаална гэсэн урайтай онцгой байдлын албан хаагчид Монгол улсынхаа хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн буй орчин, түүхэн соёлын үнэт зүйлийг болзошгүй гамшигын аюулаас урьдчилан сэргийлэх, гамшигын эрсдлийг бууруулах, гамшигаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, хүч хэрэгслийн чадварыг нэмэгдүүлэх замаар Монгол хүний таатай амьдрах нөхцөлийг бүрдүүлж, улс орны нийгмийн эдийн засгийн тогтвортой хөгжлийн бодлого, үндэс дэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлнэ хэмээн эрхэм зорилгоо тодорхойлсон байдаг юм. Нийслэл хотын хэмжээнд анхудаа Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэдийг аюулгүй амьдрах ухаанд сургах, гамшигын эмзэг байдал, эрсдлийг бууруулах зорилго бүхий гамшигаас хамгаалах сайн дурын хэсгийг байгуулан 2017 оны 6 дугаар сарын 8-ны өдрөөс 6 хүний бүтэцтэйгээр үүсгэн байгуулж дүүргийн хэмжээнд гамшигын эрсдлийг бууруулах, иргэдийг дадлаг болгох сургалтыг зохион байгуулан ажиллаж байна. 2023 онд Монголын үндэсний олон нийтийн телевизийн ММ агентлагийн цагийн хүрд хөтөлбөрөөс зохион байгуулсан луу жилийн баатарлаг үйлснээр Чингэлтэй дүүргийн онцгой байдлыг хэлтсэн гал төмөр унтраах аврах 10 дугаар анги тодорсон юм аа. Онцгой байдлын байгууллагын албан хаагчдын эр зориг, хүнлэг сэтгэл, тэдний ар гэрийнхний төвчээр хатуужил, төгшин хүлээх сэтгэлийн тэнхээг цэнхэр дэлгэцнээ мөнхөлсөн халуун бороо уран сайхны киног гал төмөр унтраах аврах 10 дугаар ангийн 100 жилийн аг угтаж бүтээсэн билээ. Мөн халуун бороо киноны дуг Монгол улсын гавьяа жүжигчин Лавгсорн, рэпер Десант нар хамтран дуулсан онцгой байдлын ерөнхий газрын дарга хошууч генерал Ариун буян халуун бороо уран сайхны киноны уран бүтээлчдийн төлөөлөл болох Мил кино компани найруулагч Мөнхбат гүйцэтгэх захирал продюсер Эрдэнэ Чимэг нарыг хүлээн авч талархал илэрхийлсэн билээ.
Монход дуурсагдах ган дуулахтнууд. 2010-аас 2015 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар 193 сая төгрөгийн өртөг бүхий багаж хэрэгсэл, нөхөн хангалтыг чиглэлтэй дүүргийн засаг даргын нөөц хөрөнгө болон иргэдийн төлөөлөгчдийн хурал, улсын байгууллагын дэмжлэгтэйгээр албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, засвар тогтцолд материаллык баазыг бэхжүүлэх, албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар нийтдээ 609 сая 118,107 төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн. 2015-аас 2025 онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар ой хээрийн төмөр унтраах, зориулалт бүхий автомашин, гал унтраах багаж хэрэгсэл, бусад тоногд хөрөмжийн нөхөн хангалт хийх ажлын хүрээнд чиглэлтэй дүүргийн засаг даргын нөөц хөрөнгө болон иргэдийн төлөөлөгчдийн хурал, дүүргийн гамшигын эрсдийг бууруулах, орон нутгийн зөвлөл, гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, онцгой байдлын ерөнхий газар, нийслэлийн онцгой байдлын газар, Япон улсын Яйзу хотын иргэдийн сайн дурын бүлгэм, бусад аж ахуй нэгж байгууллагын дэмжлэгтэйгээр гамшигаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах, гамшигтай тэмцэх чадварыг дээшлүүлэх, техник тоногд хөрөмж, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх, албан хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, засвар тогтцол, материаллык баазыг бэхжүүлэх, нийтдээ $7.5 тэрбум төгрөгийн хөрөнгө тусламж дэмжлэгийг үзүүлсэн юм. Шингэлтэй дүүргийн онцгой байдлыг хэлсэн гал төмөр унтраах аврах 10 дугаар ангийн хамт олон нь хүчний байгууллагын хүрээний марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээнд 47 жил оролцож 19 удаа төрүүлснээс сүүлийн 12 жил нь тасралтгүй аврагаар шалгарсан юм. Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээн нь аврагч байгаа сүнөгчдийн хурд хүч, авхаалж самба, тэсвэр хатуужлын сорил юм. Гал унтраах техникэл спортын тэмцээнд 56 удаа оролцож, олон улсын нээлттэй тэмцээнд 1992 онд төрүүлж, Улаанбаатар бүсийн аврах шалгаруулалт тэмцээнд 2001, 2003, 2005, 2006, 2008 онуудад аваргаар тус шалгарч алтан медаль, 2000 онд хүрэл медаль, 2002 онд мөнгөн медаль, 2004 онд мөнгөн медаль, 2007 оны бүсийн аврах шалгаруулалт тэмцээнд тэргүүн байр, 2008 оны улсын аврах шалгаруулалт тэмцээнд мөнгөн медаль, нийслэл дүүргээс зохион байгуулсан спортын их наадамд 2008 онд тэргүүн байр, 2009-2011 онд мөнгөн медаль, 2015 онд бүсийн аврах шалгаруулах тэмцээнд тэргүүн байр, 2016 онд улсын аврах шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль, 2017 оны бүсийн аврагын тэргүүн байр, 2018 оны улсын аврах шалгаруулах тэмцээнд 3 төрөлд тус бүр мөнгөн медаль, 2019 онд бүсийн аврах шалгаруулах тэмцээнд тэргүүн байр, 2022 оны улсын аврагын тэмцээний нэг төрөлд мөнгөн медаль, 2023 оны бүсийн аврах шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль, 2024 оны улсын аврах шалгаруулах тэмцээнд хүрэл медаль хүртсэн амжилтыг үзүүлсэн байна. Монход дуурсагдах ган дуулахтнууд. Монгол улсын иргэн бие онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагад ажиллахдаа төрийн хуулийг дээдлэн хүлээсэн үүргээ үнэн шударгаар биелүүлж, шаардлага гарвал амин асаа үл хайрлан тэмцэхээ батлан тангаргалъя. Биеийн тангарагаас нэцвас холбогдох хуулийн дагуу хариуцлага хүлээн хэмээн онцгой байдлын албан хаагчийн дангараг өргөсөн тэд эрсдэх аюулаас эрдэнэт хүний амнасыг хамгаалж өрөөлийг авраад өөрөө эрсэтсэн гал сүнөөгч Баяр сайхан, гал сүнөөгч Чулуунбаатар, гал сүнөөгч Соронзонбол, гал сүнөөгч Жанчив зэрэг дайч нөхдөө үргэлж гүндэтгэн дурсдаг билээ. Энх цагийн эрэлхэг дайчид эрсдэл аюулын өмнө амиа үл хайрлан зүтгэсэн баатарлаг хөвгүүдээ их хорон минь мартахгүй. Шингэлтэй дүүргийн онцгой байдлыг хэлсэн гал төмөр унтрах аврах 10 дугаар ангийн түүх 100 жилийн ойд зориулан бүтээн.